1983 онд ТЭЦ 4 эхний блок ашиглалтанд орсноос хойш өнөөдөр 42 жил өнгөрөхөд Улаанбаатар хотын суур дид үтцийг шийдсэн тийм томоохон төслөлтөөр хэрэгжээг 40 жил өнгөрцөн. За тэгэхээр одоо бид нар энэ 40 жилийн завхарлаа яах юм бэ гэдэг асуулт гарч байна. Хүн ам нь 4 дахин тэлцсэн, газар нутг нь Улаанбаатар хэмжээ 5-аас 6 дахин тэлцсэн ирнэ. Нөгөө ус дулаан, зам, нийтийн тээвэр нь ерөөсө хөгжөөгүй. За тийм учраас өнөөдрийн илрээд байгаа энэ төгжрөл агаарын бохирдол гэдэг асуудлууд үүсээд байгаа. За тэнгууд одоо 24 мега төслийг одоо 33 он хүртэл төлөвтийг хийгээд таарахад 12 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж харагдаж байна. За энэ жил ойролцоогоор Улаанбаатар хотын төсөөс шаардлагатай гэж үзвэл 2 тэрбум Америк доллар. За тэгэхээр энэ бол усын төсөөр хийх боломжгүй байдаг. Тийм учраас түр манай Лука гишүүн маань хэллээ шүү дээ. Тодорхой хэмжээг нь болохоор төрийн төсөөс, усын төсөөр хий. Ихэнх нь болохоор төр үеийн түншлэлийг хамтарч хийх хэрэгтэй. Хөгжиж буй орнуудад дэлхийн жишгээрээ тухайн улсынхаа эдийн засаг төсвөөрөө угаасаа энэ урт хугацааны суур дид үтцүүдийг хийж зардал хүрдэггүй. Тэгэхээр энэ суур дид үтцүүдийг ихтэй хийх хэрэгтэй. Хийж иж өөрөө макро эдийн засаг үүсч явдаг. Тэгэхээс микро эдийн засаг тооцоолоод эдийн засгийн нэг жижиг бизнес шиг энийг бол ойлгож чадахгүй. Бид нар хүссэн үсээгүй цахилгаан станц барих л болно. Метрогоо хийх л болно. Тэгэхээр дэлхийн жишг дээр энийг яадаг вэ гэхээр угаасаа төр үеийн түвшлэр өөр улсуудтай хувийн хвшлүүдтэйг хамтарч хийгээд эзэмшдэг. Үүний одоо жишээлбэл манай социализмын үеийн нэг сонгогч бол Эрдэнэт үйлдвэр байхгүй Улаанбаатар төмөр зам. Оросын засгийн газар манайхтай хамтарч хийлээ, тарифа тохирлоо, хувь эзэмшлээ. Энэ жишгээр энэ том суур дид үтцүүд үе одоо энэ 24 мега төсөл бол хэрэгжүүлчүүл дахиад Улаанбаатар хотын дараагийн 40 60 жил 100 жилийн насжилт байхгүй юу? Бид нар нэг метротой болоо 100 жил тийм ээ. Тийм учраас энэ суур дид үтцүүдийг хийхэд төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг ашиглаж хувийн хвшлүүдтэй хамтарч төсвийн мөнгнөөс ачаал багтаа хувийн хвшлүүдийгээ дэмжингээ тариф буюу зах зээлийн эргэлтнээсээ буцаж хувийн хвшлүүд нь орлогоо олох боломжтой байдлаар одоо хэрэгжүүлэх нь маш зүйтэй. Тэгээд энэ хэсэг дээр бол нөгөө өнгөрсөн жилийн одоо 8 сард хууль шинжлэгдсэн. Сая засгийн газар орж хууль хэрэгжих журмын шинжлэхтэй гарцсан байж байгаа. Тэгэхээр шинжлэгдсэн журмын дагуу одоо хамгийн анхны Улаанбаатар хотын хогш дах үйлдвэр дээр бид нар төр хувийн хвшлийн тухай хуулийг ашиглах гээд одоо ингээд эхний шатны шалгуулалтын процесс эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулалтыг мэдээж түрүүн Лука гишүүн маань хэлсэн шиг хувийн хвшил дээрээ суурьдаж макро эдийн засгийн менежментийн одоо маневр хийж олох хэрэгтэй. Тэгэхээс бид нар улсын төсвийг хараад иж болохгүй гэсэн. Төр гэдэг бол өөрөө макро эдийн засаг дээр маневр менежмент хийх хэрэгтэй.